тайзан дээр гарч иж шагнандаа гарч өгөх хүсье. За төлөгчдөөс энэ өдрийн мэнд хүргье. За юуны өмнө бас өөрийгөө танилцуулсан зүг бах. Намайг Батсуурын Даваадлаа гэдэг Баян онгоц Бууцхан сумын гаралтай гэж сайн одоо үтгэж болохоор юм. Манай өдөр энэ Бууцхан сумын малчид төлөөлөгчдөө тэр цаг үед төр засаг түмэн болон хамтран хичээн хөдөлмөрлсөний үр дүнд эдийн засаг маань өрнөсөн байдлаар 4.5%-аар өсөх төсөөлөлтөй байна. Монголчууд байгалаас заяасан байсан одоо ачхаяа гэж би өөртөө бол ингэж бодож зүсгэж таа бүхэндээ залбирч явдаг. Энэний хайрууд би таа бүхэндээ бас зүтгэл хөдөлмөрөөр зориулъя гэж ингэж хичээж явдаг бол энэ жилдээ Бууцхан сум тэрэн хөрөн оруулалтыг. Энэ дээр нь харин манай иргэд таа бүхэн байна. Гадаад нөхцөл байдал за Орос Украины дан бас хүндээ тусч байна. Өдөр аж ахуйн буюу Монгол улсаас харьцангуй гайгүй ч гэсэн алтны амьдрал хүндээ тусч байна. Дэлхийд даяараа ийм огцом шинжилтийн үе. Энэ цаг үед зүйл арчлаа бүрдүүлэх баталгаажуулах болон энэ цаг тусгал шалтгаалаад хэрэгжилт нь удаан шилтаа болж хамгийн ихний том ажил нь гэсэн шүү дээ. Ийм учраас хуулийн хэрэгжилтийг батлагдаж мөрдөгдөж эхэллээ. Энэний 25 хянг шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж байна. Хэсэгт 2019 оны шаардлага тавьсан. Энэ хянг шалгалтын ажлын 2022 оны 4 сард байгуулагдсан. Хэлгээл тээвэр бом хөгжих юм бол нэгдүгээрт нь энэ авилгал хянг шалгалтын арга нээлттэй хөгжих ёстой. Ялтанд оруулснаар хөв шүүхэн байгууллага шийдэх процессыг төлөвлөсөн. Саяхан энэ юун зарцуулсан нотлох баримт, гүүл баримтыг шинжиллээ. Энэ 22 оны 4-р сараас хойш одоо өмсөндөө 8 сар гэсэн чинь 8 сар удаа бүх 300 гэрчийн бүх мэдүүлэг баримтыг судалж байгаа учраас цаг хугацаа ордог. Үнийг бас хэлмэлдүүлж чадахгүй. Нэгдүгээр шатны сонголтоор албадах бүх аргууд шалтгаалыг байгуулах гэдэг нь хууль тогтоодог. Тэр нь хууль дартам гэж ардмын төлөө сонгогдсон хүмүүс байдаг учраас уулын мод урттай хөлтэй янз бүрийн хүмүүс байна. Үүлэн дээр уулаажидын нүүрэн дээр хянг шалгалтын жид бол тактик шин шиг нарыг зордсон. Тэгээ 19 оны өнцгөөдийн нэмэлт өөрчлөлтийн 23-гийн 2 өнцгөөдийн нэмэлт өөрчлөлтөөр улсын их хурд нийтийн ашиг сонирхлын хүндэс асуудлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг мөрдөн шалгах. Хянг шалгалтын ажлын хэсгүүдийн хяналт шаардлагуудаар засгийн газар төргүүл засгийн газар энийг үндэслэж засгийн газар шаардлагатай засгийн газар энэний дагуу улсын хурлаар тавьсан шаардлагын дагуу шүүгэл үлээж засгийн газар остоо дутагдлууд байна. Татварлуулсан. Ингээд энэ үндсээр 2022 оны удаа шүүгэл үлээж нийт арданд мэдэгдэж одоо энэ PR-аас нэг ажил хийсэн. Улсын энэ шалгах шинжээш намдаг. Мөрдөн байцад мөрдөгч намдаг. Хүн хөгжлийн банкны асуудал гэдэг нээлттэй сонсогдсон. Хоримтыг бүрдүүлж шинжилгээ бодох асуудалтай. Энийг бол одоо таавал бол 3-р шатны сонсогд гэдэг нь ингээ энэ отго баримтуудыг шүүгч хийж байна. Нэгээс дөрвөн баримт. Тэрний өмнө тайлбарласан. Энэ дээр одоо улсын хурлын гишүүд энэ ажлын хэсэг бол офтекийн гэр Түргийн тогтоод өгч одоо Марксбук, Facebook, Карбонжит зохион байгуулж байгаа. Орой тэр хязгаарлалтын дэглэмтэй масктайгаар байна. За энэсээ шалтгаалаад тээвэр ажилладаг. Төмөрдөн тээвэр батсан хязгаарлалтын өмнө өмссөн ийм хүндрэлтэй цаг үед бид амьдарч байна. Тэр бол одоо энэ багжлийн үүлэн дээр